Бүжигчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд гол дуу. Түрүү 7 сард Өвөр Монголын гадаад оруулалт гаргалтын ерөнхий өртөг 1500 дуншир төгрөгийг давсан. Манжуурын хил алсас электрон худалдааны гадаад гаргалтын хэмжээ адил хугацааныхаас 14 чиг 4 дахинаар нэмэгдсэн. Бугт хот аюултай гэр байшинг өөрчлөн тоглох сууч байгуулсан. Өвөр Монголын хөл бөмбөгний дэсээс давсан холбоо туралдааны дээд дөрвийн шийдвэр туралдааны 2 дугаар ээлжийн уралдаан явагдсан зэрэг мэдээд бэлтгэлээ. Өнөө жилийн түрүү 7 сард бүх орны гадаад оруулалт гаргалтын ерөнхий өртөг 1500 дуншир төгрөгийг тавлаа. Баяннуур хотын урдын дундад хошуунэ түнхөтэй үйлдвэр байжуулах товын цагаан ноолуурын Имааны Ажүйсийн хүрээлэнд ноос ноолуурыг нарилаг боловсруулж байна. Энэхүү одоогч Ажүйсийн хүрээлэнгийн 5 үйлдвэрлэлийн шугам нь эрчимтэй ажиллаж гадаад гаргалтад тогтун байж оны ерөнхий үйлдвэрлэлийн хэмжээг 100 түмэн тонныг давуулахаар байна. Хоёр богдын цагаан ноолуурын Имаа бол урдын дундад хошуунэ онцлогт шилдэг үйлдвэрийн эх баялаг болно. Ажүйсийн хүрээлэн нь эх баялагын давуулагтаа түшиглэн 9 үйлдвэр байжуулах талбай байгуулж жилийн ноос ноолуур хурааж нөөцлөх хэмжээ нь 3000 тонн хүрч байна. Одоо Ажүйсийн хүрээлэнгийн өөрийн нэрт тэмдэг нь Японы 70 худалдааны талбар болон тухайн газрын гол сүлжээний худалдааны тавчинд суурсан байна. Түрүү 7 сард Өвөр Монголын гадаад арилжааны бодит бүтэмжтэй ардаас жинсэн аж ахуйлал 3653 хүрч адил хугацааныхаас 29-оор нэмэгдэн гадаад оруулалт гаргалтын өртөг нь 1345 чиг 7 дуншир төгрөг хүрч 142 чиг 5-аар нэмэгдэн Өвөр Монголын гадаад арилжааны хэмжээ болон чянсаа бүр дээшилсэн байна. Хөх хот бомтын бүртгэлийг үндэслэвэл түрүү 7 сард Өвөр Монголын гадаад оруулалт гаргалтын өртөг 1545 чиг 5 дуншир төгрөг хүрч адил хугацааныхаас 28 чиг 5-аар нэмэгдэн бүх улсын дундаж нэмэгдлийн хурдчаас 11 чиг 2 чиг өндөр болж нэмэгдлийн хурдч нь бүх улсын 6 дугаард оржээ. Шилэнгол аймгийн Өрөө хотод хилийн ардын жах болон гадаадаас оруулсан бүтээгдэхүүнийг хил дотор боловсруулахыг уялдуулах жавгар нь тухайн газрын аж ахуй хөгжилтийн чухал хөдөлгөгч хүчин болсон байна. Өрөө хот бомбоор нэвтрэх арга хэмжээгээ шилдэгжүүлснээс хилийн ардын арилжааны зардал ихээр багасж бомб нэвтрэх цагийг 150-аар богиносгосон байна. Түрүү 7 сард Өвөр Монголын хилийн ардын жахын арилжааны гадаад оруулалт гаргалтын өртөг 6 чиг 6 дуншир төгрөг хүрч адил хугацааныхаас 139 чиг 7-оор нэмэгдэжээ. Үүнд Өрөө хотын гадаад оруулалт гаргалтын өртөг 3 чиг 3 дуншир төгрөг хүрч адил хугацааныхаас 188 чиг 6-аар нэмэгдэн Манжуур хотын гадаад оруулалт гаргалтын өртөг 2 чиг 6 дуншир төгрөг хүрч адил хугацааныхаас 196 чиг 1-ээр нэмэгдсэн байна. Түрүү 7 сард Өвөр Монголын Гайл Батлах барааны гүйлгэ боловсруулах арилжааны гадаад оруулалт гаргалтын өртөг тус бүр 396 чиг 2 дуншир төгрөг 96 дуншир төгрөг хүрч адил хугацааныхаас тус 175 чиг 1, 101 чиг 3-аар нэмэгдэжээ. Энэ жилийн 4-р сард дундад улсын Өвөр Монголын чулуу арилжааны туршилтын орны байгуулалт бүх талаар эхэлснээс нааш Өвөр Монгол бомбын арилжаа хөгжмөлтийн орчин нөхцөлийг тасралтгүй шилдэгжүүлж хил алссан арилжаанд дүгэн мүжүүлэх арга хэмжээг үргэлжлэн ахиулж хил алссан жолоочгүй жөөврийн төслийн ашиглалтыг гүнжгэрүүлэн өргөжүүлж оюунч бомбын байгуулалтын төвшин мэдэгдэм дээшлэн умарш нээлт хийх зам шугам улам шулуун болсон байна. Дундад улсын Өвөр Монголын чулуут арилжааны туршилтын орны дөрмийн шинжилтийн сайнаар жилийн эхнээс нааш Манжуурын чулуут арилжааны туршилтын орны хил алсалсан электрон худалдааны аж үйлс уламжилалт барааны гүйлгээний зам шугамын дан чолгой жагвараа өөрчилж хилээр өнгөрөхөд дамжин жөөврлөхөөс нийлүүлэн хөмөргөлж бүтэмжтэйгээр бомб өнгөрөх хэлбэр хувиргалтыг түрэгдэхэн ахиулсан байна. Өвөр Монголын Лөөтэй олон улсын барааны гүйлгээний компонид ажилтад хүүхдийн тоглоом, малгай, шаахай зэрэг бүтээгдэхүүний тэргэнд тээж байлаа. Өртгөө нь 120 түмэн төгрөгийн бараа нь бүх явцад 9610 хил алсалсан электрон худалдааны ширхэглэн борлуулах гадаад гаргалтын жавгарыг хэрэгжилж бараг 10 өдрийн дотор гадаад улсын жахад хүрэх болно. Манжуур бомбын жугаачлалын бүлэглэлийн хуурай замын гараамын олон улсын барааны гүйлгээний хүрээлэн бол тухайн газрын хил алсалсан электрон худалдааны хөгжилтийн чухал ач халбар. Одоо хүрээлэнгийн өдрийн тэгштгсэн хил өнгөрөх бүтээгдэхүүн 10 тэрэг шахам хүрч энэ жилийн 6-7 дугаар сарын хил алсалсан электрон худалдааны өртөг 10 дуншуур төгрөг хүрсэн байна.
Энэ жил дундад улсын өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны Манжуурын хэсэг тойрог зөвшөөрөгдсөний дараа Гуандун Шанган омны том булангийн орны 10 барааны гүйлэг өлегтрэн арилжааны аж ахуй байдлыг шинээр нэмж одоо Манжуур хотод данслуулсан хил алсалсан өлегтрэн худалдааны аж ахуй байдал 44 болсон байна. Энэ жилийн 1-ээс 7 дугаар сар болтол Манжуур хотын хил алсалсан өлегтрэн худалдааны гадаад гаргалтын өртөг 44-чиг 74 дуншир төгрөг хүрч адил хугацааныхаас 14-чиг 4 дахин нэмэгдсэн байна. 8 дугаар сарын 23-ны орой Өөрт онцгой хооны 7 дугаар хугацааны жимлэгчүүдийн биеийн тамирын чуглаан болоод онцгой Олимпикийн биеийн тамирын чуглаан Бугтад эхэллээ. Өөрт онцгой хооны намын хорооны дэд шүүжээ улс төр хууль хаажийн зөвлөлийн шүүжээ Шигуанхуй биеийн тамирын чуглаан эхэлснийг нийтэлжээ. Өөрт онцгой хооны намын хорооны байнгын гишүүн Бугтодын намын хорооны шүүжээ Чөнжичхан Өөрт онцгой хооны ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дэд эрхлэгч Жөнхүнфан Өөрт онцгой хооны улс төрийн зөвлөгөөний дэд тэргүүлэгч Лөөжихүү өглөлтийн ёслолд оролцов. Өөрт онцгой хооны ардын засгийн ордны дэд тэргүүлэгч Сүхэ өглөлтийн яриа тавьжээ. 20 цагт өглөлтийн ёслол эхэлж бүх талбай үжигчид халуун алга ташилдаар Эл аймаг хотын жимдэг тамирчид хүндэтгэл төвшүүлжээ. Соёл тамирын үжүүдгийн тоглолт нь 3 булгаар дамжуулаад жимдэгчүүдийн амнаас хайрлж чөхрөшгүй чармын баясангой өөдрөхөг байгаа цаг үеийн дүр төрхийг илрүүлжээ. Өөрт онцгой хооны жимдэгчүүдийн биеийн тамирын чуглаан болоод онцгой Олимпикийн биеийн тамирын чуглаан бүх орны хэр хэмжээгээр хамгийн өндөр хөвчээгээр хамгийн их жимдэгчүүдийн ерөнхийсэн чанартай биеийн тамирын чуглаан өрсөлдөөнч олон томж онцгой Олимпикийн чуглаан гэх 3 төрлийн уралдааны хэсэг тохируулж 26 их төрөл 401 бага төрлийн уралдаантай бүх орны 12 аймаг хотын 1038 тамирчин уралдаанд оролцох болно. Аюултай гэр байшингаас нүүж гарan уулын оронд нь чахилгаан шаттай тоглох сууч байгуулах нь Буг хотын Дүнхөө тойргийн нэгэн хуучин хорооллын 156 суугаал ардын хүсэж санж байсан явдал юм а. Өвөр Монгол хуучин хорооллын өөсөн эжин мэдэж шинчлэх туршилтын чиг хэрэгжүүлж суугаал тойрог нь энэхүү хөвчөөнд багтан суугаал ард хүсэл нь биелэгдэжээ. Ойрд Вангжингу шинэ гэрийн төлхөөрийг олж авлаа. 65 хавтгай дөрвөлжин метрийн тоглох сууч нь уулынхаас том болсон мөртөө суур төхөөрөмжөж дөгөн болжээ. Вангжингугаас том чанга 2 давхар шилтэй өвөлдөн дулаан чөвөр тоглох болсон байна. Энэхүү хуучин хорооллыг 1978 онд байгуулж уул нь Бугтын хуучин аж үйлдвэрийн суурны байрын асар байжээ. Ойрын 50 жилийн хуучин байшинг 2020 онд дээд эсийн хуучин байшингаар тогтоосон байна. Хуучин байшинг солиход 60 өндөр тул хааш нүүх нь хүчээр асуудал байлаа. 2025 онд Буг тот нь Өөрт онцгой хооны хуучин хорооллыг өөсөн шинтгэн байгуулах туршилтын чигээр тогтоогдож жээл гудамж суугаал тойргийнх нь 9 талбар ярилцах хурал хийж суугаал ард өөсөн шинтгэн байгуулах зөвлөлийг сонгон гаргаж төсөвлөлтөөс хянаа хамаарах хүртэл бүх явцад оролцсон байна. Зөвлөл нь 100 гаруй хувь саналыг хураан лавлж уулынхийг нураан дахин байгуулж өрхийн тог нэмэгдүүлэхгүйгээр тогтож 6 жилийн гэрийн төгсгсөн талбайг 46 хавтгай дөрвөлжин метрээс нэмэгдүүлээд 82 чиг 8 хавтгай дөрвөлжин метр болгожээ. Энэний зэрэгээр бас шилдэг сургуулийн тойрогт хамрагдаж насжил жижиглэгийн төхөөрөмжийг ийж бүрдүүлсэн байна. Буг хотын Дүнхөө тойргийн орон сууч болоод хот хөдөөгийн бүтээн байгуулалтын товчооны намын дугаалангийн шүүжий товчоон дарга Луишин игаас 10 бүхний сувгжилж ард олны бэл гаргах өөрийн уртгийг бууруулсаар бид сая ажлаа явуулж чадна гэжээ. Өвөр Монголын Өөрт онцгой хооны 7 дугаар хугацааны жимдэгчүүдийн биеийн тамирын чуглаан болоод онцгой Олимпикийн биеийн тамирын чуглааны гол төрлийн уралдаан Бугтлаар эхэллээ. Бүх орны 12 аймаг хотоос ирсэн 1000 гаруй жимдэг тамирчин Бугтад чугларж өлих уралдааны талбарт өрсөлдөх болно. 24-ний өдрийн үдийн өмнө Буг хотын биеийн тамирын төвийн өмбөлтийн ордонд тамирчид дараалан талбайд орлоо. Орцын ангийн Сүньилян Эрэгтэн айс 14 дугаарангийн өмбөлтийн уралдаанд оролцов. Тэр хархан багаасан ганчаардмал өвчнөр өвдсөн хүрдэл төшөөр хүн тонгон спорт зэргийг боловсрж аав ээжнээ гар голон машин тэргээр ордос хухат 2 гажрын хооронд явдаг байжээ. Хожим тэр гол нь өмбөлтийн уралдаанд оролцож удаа дараад шилдэг хэрэгтэмж олсон байна. Өнөө өдийн өмнө уралдаанд тэр 2 мөнгөн медаль олжээ. Өмбөлтийн төрлөөс гадна хүн тонгон спортын уралдаан, пинг-понг бөмбөг, өдөн бөмбөг, хүндийн өргөх, суур харвах, таквондо,
Хараамуутай тамирчны жюдо зэрэг олон төрлийн уралдаан зэрэгээр бухтын эл том талбар ордонд эхэлсэн байна. 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр болтол онцгой олимпикийн жуулааны өмбөлт хүн төнгөн спорт хүрдэт тэшүүр зэрэг уралдаан өндөрлжээ. Онцгой олимпикийн жуулааны хүрдэт тэшүүрийн уралдааны талбайд бухт Уухай, Хохот, Хөлбөмбөр, Дөрвөн аймаг хотоос ирсэн 17 тамирчин жоо метр, 300 метр, 500 метр зэрэг 6 том төрлийн уралдаанд өрсөлдсөн байна. 8 дугаар сарын 22-наас 23-ны өдөр болтол Өвөр Монголын хөл бөмбөгний дэсээс тавсан холбоот уралдааны дээд дөрвийн шийдвэрт уралдааны 2 дугаар ээлжийн уралдаан явагдаж Улаанхад Тунгалын Ордос болон Бугтын анги дөрвөн хүчрхэгд тодров. 8 дугаар сарын 23-ны өдрийн үдийн ханийн 5 цагт Өвөр Монголын хөл бөмбөгний дэсээс тавсан холбоот уралдааны дээд дөрвийн шийдвэрт уралдааны сүүл хураах уралдаан Бугтад явагдлаа. Бугтын анги эжин талбарт Улаан чавын ангитай уралдаж хоёр талаараа нэг харчиг нэгээр хаанчиж Бугтын анги 2 ээлжийн уралдаанд 4 харчиг 2-ийн ерөнхий хувийн харчлаар дээд дөрөв тодорчээ. Ингээд Өвөр Монголын хөл бөмбөгний дэсээс тавсан холбоот уралдааны 4 хүчрхэг тодров. Тус Улаанхад Тунгалын Ордос болон Бугтын анги болно. Уралдааны тохируулалтыг үндэслэвэл хагас шийдвэрт уралдааны анхны ээлжийн 2 талбар уралдаан 8 дугаар сарын 29-ны орой явагдаж Тунгалын анги эжин талбартаа Бугтын ангитай уралдаж Улаадын анги эжин талбартаа Орцын ангитай уралдана. Улаад хот тухайн газрын байдалтанд тохируулж төрөл англи арга бодлого хэрэгжүүлэхийг баримталж бүх хэлэх бүх бүрхчийн хөдөө тосгоны оршин суурших орчны урт хугацааны хамааран хамгаалах системийг байгуулж хөдөө тосгоны орчин тойрныг сайжруулж бий. Улаанхад хотын Байран Жүүн хошууны Хуа Жалах шангийн Хөөфөн тосгоны хог навшийг жадруулах өртөнд тосгоны ардын өөрөө судлан нээсэн сажлалтын төхөөрөмж болон салхин хүчний төхөөрөмж нь хаягдмал батсыг төрөл ангилан шилжүүлэн жууж байна. Байран Жүүн хошууны Хуа Жалах шан бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр голсон шан. Урт хугацааны турш хөдөө тосгоны хог навшийг хураан шийдвэрлэхэд хүчээр бохирдлын их асуудалд тулгарч байжээ. Тусгийж машин төхөөрөмж ашиглалтад орсны дараа амьдралын хаягдмал, үйлдвэрлэлийн хаягдмалыг нэгдэлтэй хураан шийдвэрлэхийг биелүүлж, 2 чиг 2 том гарын тоон хог навшийг хөдөө аж ахуй энерги зэрэг хүрээнд дахин ашиглаж болох материал болгон уйлруулсан байна. Улаанхад хотод хөдөө тосгон малжих орон соливчиж, хөдөө тосгон малжих орны хүн амын сууршил тархаа боторхой байдаг. Хог навшийг туйлууртай шийдвэрлэхийн тусад тухайн газрынх нь жураг төлөвлөгөөнд чангатгаж, эл газрын боттой байдлыг үндэслэн жасан чигчлэх арга зам сүүгчилсэн байна. Хөшигтэн хошууны хуурай хүрээ сум малжих орны төжөө үржүүлэх бохирдлын асуудалд анхаарал төвлөрүүлж, 3 дугаар этгээдээр бохирдлыг шийдвэрлүүлэх арга авч, хог навшийг тойрог хуваан шийдвэрлэх, тогтсон цагаар шилжүүлэн жөөвөрлөх завгрыг түгээмэлжүүлэн, төвлөрөнгүй чуглуулан шийдвэрлж, үйлдвэрт оруулан бордуур болгон үйлдвэрлэхийг биелүүлсэн байна. Улаанхад хотын хөдөө тосгон малжих орны байнга суугаа хүн ам 195 том байж, том 959 тосгонд тархаж бий. Засан чигчлэхээр дамжаад бүх хотын хөдөө тосгон малжих орны эл төрлийн орчин тойрны бохирдлыг үндсэндээ шийдвэрлэж, хөдөө тосгон малжих орны амьдралын хог навшийг шийдвэрлэх систем 1992 засаг захиргааны тосгоныг бүрхэж, бүрхчийн норм нь 196 хүрсэн байна. Энэ жил Баяннуур хот нөхөрсөг хөршийн жасалтын ажиллагааг гүнжгийрүүлж, сайн дурын үйлчилгээний хүчнийг нийгэм тойргийн өмнө фронтод гүнжгийрүүлэн 12 том 8,000 сайн дурчин, 1229 сайн дурчны эгнэ үндсэн шатны жасалтын тор жилийг бүрэлдүүлсэн байна. Баяннуур хотын урдын дундад хошууны Ситхан тосгонд сайн дурын эгнээ нь айл өрхөөр гүнжгийрж, гонь ганчаар байгаа настан таван батлагад өрхөөр орж, ардад харгалжил үзүүлэх төрийн бодлогын ухуулга тайлбарлалт хийн. Тосгоны ард гүмнээс нас ахисан болохоор олон мэдээж ангийн сайн ойлгохгүй сайн дурчуудын хавсарлага жолоодлого их тус болсон гэлээ. Нөхөрсөг хөршийн жасалтын систем төшгөлөн Ситхан тосгон нь 2 жөвлөл, намын гишүүн, сайн дурчуудын хүчний нийтгэж, хөрш жиргэлдээгийн сайн дурын эгнээ байгуулжээ. Энэ жил бас айл таахалтын хоорондох хэрэг зөвлөх ажлыг эхлүүлж, ардын байдлын ойлгон чуглах, зөрчил жуургааны шийдвэрлэн намдуулах төрийн бодлогын тайламжийг олон түмний гэрт өрнүүлэн, ардын амьдралын хүсэл шаардлагыг шийдвэрлэх ажлын тогтож байгуулан,
бага учрыг гудамжинд шийдвэрлэн том учрыг тосгон шийдвэрлэх үндсэн шатны засалтын шинэ байдлыг биелүүлсэн байна. Баяннуур хот тосгоны шатны засалтаар жавгар болгож нөхөрсөх хөршийн засалтын намын байгуулалтын засалтын жавгарыг бүх хөвчөөр түгээмэлжүүлэн эл тосгон нийгэм тойргийн одоогийн засалтын бүтчид түшгэлж намын гишүүний төлөөлөгч тусгай тушаалт торжлын ажилтнаа сонгон тушаалт гаргаж намын зохион байгуулалт хөрш сайхалтын хариуцлагатан тусгай төрлийн нийгэм тойргийн ажилтан сайн дурчнаар бүрэлдсэн олон эсжилсэн засалтын систем байгуулжээ. Одоо болтол бүх хотын данслуулсан сайн дурчин 12 том 8,000 хүн хүрч 1229 сайн дурын өгнө байгуулан настад нэлхсийг харгалзан хамгаалах, зөрчил жуургааны шийдвэрлэх, албан журмын эмчилгээ, хууль түгээмэлжүүлэх ухуулга, бачмын аргачих баталгаа зэрэг ардын амьдралын явдлыг бүрхсэн байна. Жалгаад товч мэдээ үжээ. 8 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдөр болтол бүх орны ихэнх газарт багаас дунд жиргийн бор орно. Үүнд Алшаагийн өмнө бай, Уухай, Баяннуурын өмнө бай, Ордсын ихэнх хэсэг, Бугтын өмнө бай, Хохотын ихэнх хэсэг, Улаанчавын өмнө бай, Шилэнгол аймгийн Жүүн бай, Улаанхадын Хойд бай, Тунгалиогийн баруун бай болон Жүүн бай, Хянган аймгийн баруун бай болон Хойд бай, Хөлбөмбөр хотын ихэнх хэсэгт ихээс шүрэн бороо орно. Агаарын дулаанч аажмаар буурж, баруун биеийн агаарын дулаан 10 градус буурж, зүүн биеийн агаарын дулаан мэдэгдэн буурах болно. Өвөр Монголын анхны 12.5 сая ваттын салхин чахилгааны араат хүртний хайрцаг 8 дугаар сарын 22-ны өдөр Бугтад ашиглалтад оржээ. Бүтээгдэхүүн нь Өвөр Монголын одоо болтлох өөсөн судлан үйлдсэн хамгийн том чадвархат салхин чахилгааны дамжуулгын төхөөрөмж байж, голдуу 3 умартын орны салхи элс их, дулааны жөрөө өндөр, элсэн шуурганы эрч чанга зэрэг уур амьсгалын орчин тойрон тохируулан гаргасан юм. Мэргэжлийн бүлхэм нь доор дулаанд битүүмжлэх, илжирлийг сэргийлэх хамгаалалт, тоос шороог бүтэмжтэй сэргийлэх болон оюунч илч сарниулах зэрэг 4 талаар мэргэжлийн шувталт гаргаж, зам төмөр, зам арилжааны хүрээний системчилсэн төвлөрүүлэх чадвар, туршилтын үнэлэлтийн систем болон найрлаг үйлдэх баримжааны бүх хэлхийг салхин чахилгааны аж үйлст оруулсан байна. 8 дугаар сарын 23-ны өдөр 4 дугаар хугацааны Бугтын чадвартны гарагийн ажиллагаа эхлэв. Ажиллагаа нь Бугт хотын 2025 оны чадвартныг таатах цагаан гадарт бичиг, Бугт хотын чадвартны шинжилэлтийн талбар үзэгдлийн үр бүтээл болон 1144 одоогч аж үйлсэн системийн анхны бүлгийн чадвартны шинжилтийн хамжилчааны талбар үзэгдлийг нийтэлжээ. Тухайн талбайд бас умартын ховор шорон амьт бодисын аргаар хайлуулан салгах актемчийн ажлын өртөө зэрэг 8 тавчинд пайс олгов. 8 дугаар сарын 22-ны өдөр Алшаагийн хот тойрогдох дугуйгаар аялах соёл зугаацлын сонирхолт ажиллагаа эхэлж, насан туршид болоод гэр бүлийнх нь 2 дугуйлан хуваан явагдаж, Гансуу, Ниншаа зэрэг газрын 200 гаруй дугуй тэрэгний багтан оролцжээ. Дугуйгаар аялах зам шугам нь Живлэн Янаас хулны тал, Диншан ам ахын цэцэрлэх өрч, зам дагуу дугуй унж сур харвах өртөө, асуулт хариулах өртөө зэрэг 6 том төрлийн онцлогт төрөл тохируулан дугуй унах хөдөлгөөн болон соёл зугаацлыг уусалцуулан явагдуулсан байна. Ойрд Ихэнгийн давааны өмнө байлд байрлаа Өвөр Монголын улаан даваа улсын нэсийн байгалийн хамгаалалтын орноос ажилтад хөөрийн ургамлын сүрүүжлийг илрүүлжээ. Тусгай мэргэжилтний ханин тогтоолтоор улсын 2 дугаар дасын голдлоготой хамгаалалтын хөөрийн ургамал, улсын анх дахь бүлэг голдлоготой хамгаалалтын ургамал шар бурчгуулахыг тодолсон байна. Хөөрийн шар бурчх нь хужирд газар туургаж, өвчин хижиг болоод хүйтэн төсвөртэй, амилын хүчнээр маш чанга байж, шар бурчийн өр өдрийг сайжруулах талд шинжилгээ судалгааны үн өвтгтэй. Өнөөдрийн мэдээг нэвтрүүлж төгслөө. Та бүхний анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэн жалгаад Монгол Одон телевизийн бусад програм анхаарлаа хандуулсан. Баяртай.